Азийн цэжид дэлхийн зүрхнээс мандсан нар Монголын эзэн төгөрний голом таавга түүхийн заламж нүүдэлчин өвгдийн удам бид Сэнхрэ гаргийн 408 зохистой хараа билчэн аялж байна. Айгалхийн түмэн бодис шингэсэн нууц торон хүний гараар бүтсэн дэлхийн гайхамшигт хотуудыг өөрийн биеэр үзэж дэлхийг дайлаар мордоё. Аялагчид минь үргэлжлэл Монгол хүн таныг зогсож байгаа газараас тань нар хүртэл аялуулна. Өдөчн Монгол аялал. Нууц нь үл тайлагдах нутаг орон. Үзэгсэнд байгалийн өвөрмөс тогтцтой цоошин аялал та гарахад бэлэн үү? Хүн төрөлхтний хүчин зүтгэлийн үр шим, байгалийн бүтээлийг багтан бишрэх мөч бидэнд ирээд байна. Хамгийн урт дүүжингүүрээр Тэнгэрийн үйлс дээгүүр хөвөн зугаалж, адал явдалд өндөр хаданд бэглэгдсэн дэлхийн бартаат шилэн зам. Үйлс дунд уулсын оргил гаран барих, үдийн хоол гээд үлгэрийн гих бүхэн ганцхан Тэнгэрийн хаалганы шилдэг аяллаа хөтөлбөрт багтсан байна. Цэвэр тунгалаг уулсаас их аван долгионтох орхин, далан гатлан заваар зугаалж, дэлгүүр хэсэх гээ тансаг бүхэн таныг хүлээж байна. Холливуудын ертөнцөөс л цэнхэр дэлгэцээр харж, сонсож байсан газар оронд та өөрийн биеэр аялах цаг ирээд байна. Аяллаа салбар тэргүүлэгч Монгол Аялал компани. Таны зогсож буй газраас нар хүртэл аялуулна. Хөтчин Монгол Аялал. За бид бүхэн одоо Тэнгэрийн хаалга гэдэг газрын одоо үндэсний одоо цэцэрлэг төрөл ингээ үүдэн дээр нь ирээд байж байна. За энд бол одоо аватар киноны одоо зураг авалтыг бүрэн хэмжээгээр нь одоо авсан ийм газар байж байгаа. За энэ одоо дотор маш их одоо үзүүрүүд байгаа. Энэ үзүүрийг үзэхийн тулд яг хөвтөр бүхэл бүтэн 2 өдрийг одоо зориулж ийж энэ үзүүрийг үзэж одоо дууснаа гэсэн үг байгаа. Энэ дэлхийн өнцөг болон бүрээс мөн зүүн өмнөд Азийн болон хятаднуудад одоо жуучид өдөрт 50,000 хүн ирдэг гэж байгаа. 50,000 хүнийг үздэг. Тэгээд сар тутахтар хэд болох нь энийг одоо та бүхэн одоо бас сонирхоороо. Тэгээ одоо бид бүхэн энэ дээр зориулж энэ одоо энэ зүү Монгол аялагчдыг монголчуудыг бас гадаад дотоодын одоо жуулчдыг энэ ийш навчрах энийг үзүүлэх. За мөн энэ шиг Монголд бас ийм цэцэрлэг төрөлийг одоо манай уул улс хангаад дэлхий маш сайхан ариунтай ийм газар ийм нэг байгуулах юм гадны жуулчдыг ихээхэн татах боломжууд ингээд харагдаж байгаа нь энэ дээр харагдаж байна. Тэгэхээр бид бүхэн маш их хөдөлмөрлөж ийж гадаадаас дотоодоос жуулчдыг одоо өөрийн эх орондоо татах боломж энд байна. За мөн одоо энд байгаа аялагчид маань бүхэл бүтэн одоо 5 өдрийн турш одоо аяллаа маш их одоо тийм сонирхолтой үзүүрүүдийг үзэх энд бас одоо бие бэлдэх энэ дээр одоо яг хүүхдээр ирж үзүүр маш их үзүүртэй учраас хүмүүс янз бүрийн одоо согтууруулах төрлийн ундаануудыг хэрэглэхгүй байх хогоо одоо яг хэв журамд нь хаях гэх мэтлэнгийн шаардлагуудыг тавьдаг юм байна. Тэгээд бид бүхэн эндээс ахуулаад одоо маш их олон одоо цуврал нэвтрүүлгүүдийг дараагийн одоо нэвтрүүлгүүдээр одоо гаргах болно. Энэ бол дэлхийн гайхамшиг болсон ийм газрыг анх одоо Тэнгэрийн хаалга гэсэндээ одоо тэр юугаар онгоц нисэж гарснаас эхэлж одоо дэлхийн одоо сонирхлыг татаж одоо ийм их олон хүмүүс энд одоо аялж жуулчид ингэж үзэхээр мөн одоо энд ингээ харж байхад бол хятадын залуучууд тийм ээ одоо сурагчид оюутан сурагчид бүгд ирж үзэж байна. Энэ эх орноороо багтахыг одоо бас хятад хүмүүс маань нэлээ суулгаж гэдэг юм. Тийм учраас биднүүд одоо Монгол орноороо багтахын Монголын одоо энэ аялал жуулчдын үйлрэл хүүхдийн одоо зуны амралт болсон үед нь Монгол орноороо ийм сайхан аялуулах юм бол хүүхдүүд нь өвдөг шиг хүмүүжлээ эх орноороо багтахаар ихээхэн суух юм аа гэдэг нь энд харагдаж байна. Бид бүхэн энэ одоо аяллаа нэвтрүүлэхийн туршид одоо энэ Тэнгэрийн хаалга мөн одоо Бэдо хогийн одоо тэр сайхан одоо наран шарлагын газруудыг үзүүлэхээр эндүү одоо Монголын аялагчдыг одоо явуулж аялуулахаар аялуулах мөн хэн төсөр одоо үнэ зардлаар явуулах гэсэн иймэрхүү бодлогыг одоо барьж ажиллаж байна. Ингээд та бүхнийг нэвтрүүлгээ тавтаа суулж үзье хүсье. За одоо энэ дээр аватар гэдэг киноны одоо зураг авалтыг хийсэн газар байна. Аватар киног хийхэд бол одоо энийг одоо маш их олон жил одоо судалсан. Тэгээ энэ судалсны үндсэн дээр бол одоо яасан гэхээр хийх газар асар өндөр зардал гарч ирсэн. Тэгээд энэ уулыг олж хараад энд одоо аватар гэдэг киног одоо авч болох юмаа гэдэг. Ингээд зардал өмнөж энэ дээрээс аватар киног хийж одоо дэлхийн одоо шилдэг кино болгож гаргасан байна.
За бид бүхний одоо энэ зогсож байгаа та бүхэнд үзүүлж байгаа энэ газар бол 48 ийм босоо хад байдаг юм байна. Энэ 48 босоо хадыг юу гэдэг 48 зэнзөн гэж ингэж нэрлэдэг юм байна. А энэ орчинд бол энэ босоо хад бол 48 ийм ширхэг ийм босоо хадын ууд хатан дээр бас ингээд модууд ургасан ийм гайхамшигтай ийм газар байхнаа. Энийг бол дотор ингээд та бүхэндээ үзүүлж байна. За миний ардаж байгаа энэ хөшөө бол Уганжун гэдэг одоо хүний хөшөө байна. Энэ Уганжун гэдэг хүн бол дотор 1979 онд анх одоо энэ хэсгийг олж хараад тэгээ энэ дээр одоо ямархуу одоо проектыг гаргаад аялал жуулч төгжүүлэх боломжуудыг гаргаж ирж тэгээд 1982-оос эхэлж одоо бүтээн байгуулалт ингээд явагдаж эхэлсэн байх юм. Тэгээ энийг одоо дэлхийн өвд одоо тэгээ өвд бүрдэж авсан. Тэр энэ Уганжун гэдэг хүний ясны дагуу энэ одоо маш сайхан юм аялал жуулчлалын газар болсон байна. За энийг одоо юу гэсэн бэ? Сахиусан тэнгэр гэж нэрлэдэг юм байна. Энэ хэсгийг яагаад сахиусан тэнгэр вэ гэхээр энд ерөөсөө хүний мөр гараагүй, энд иржсэн хүмүүсийн бүх ажил үйлс нь одоо бас тийм сайхан бүтчихсэн учраас энэ Уганжун гэдэг хүн энийг сахиусан тэнгэр гэж нэрлээд энэ дээр нь бүх одоо төлөвлөгөө төсөл проектуудыг хийгээд тэрний даргуу 1982 оноос бүтээн байгуулалтны үед одоо ингээд дэлхийн өвдөртсөн, дэлхийн бослог сонирхлыг татсан ийм аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжиж одоо чадсан байна. Тэгэхээр бид бүхний энэ юужгаар бид бүхэн ч гэсэн Монгол орныхаа өнцөг болон бүрт байгаа энэ агуу гой газруудыг энэ хүний дайтай ингэж хөгжүүлж чадах юм бол гадаад дотоодын маш их хүмүүсийн сонирхлыг татах манай урд талд одоо тэр гаруй хүнтэй одоо хөрсүүд маань байгаа хойдолтой өчтөд 100 хэдэн 200 сая одоо бас хөрсүүд маань байж байгаа. Энэний дагуу Монгол улс маань 800 гаруй жилийн түүхтэй энэ түүхийг одоо бас ингээд харуулсан ийм сайхан одоо аялал жуулчлалын бүс нутаг Монгол улсыг болгоход болох юмаа гэсэн эндээс харж байна. За тэгээд одоо Монгол аял компани таны зогсож буй газраас нар хүртэл аялал болно гэдэг шиг яг одоо таны зогсож буй газраас тэнгэр хүртэл бидүүд аялуулах боломж байна. Аялагчид мэн үргэлжлүүлээ Монгол хүн таныг зогсож байгаа газраас тань нар хүртэл аялуулна. Өдөр чинь Монгол аялал. За одоо бид бүхэн Аватар гэдэг кино одоо авсан газар өшөө бас 2-3 кино авсан газар руу одоо очиж явж байна. За энэ Янжижан гэдэг одоо тосхоноос дээшээ өсөд энэ дүүжингүүрээр ийм их одоо гоё байгальтай газараар энийг үзэж хараа сонирхоод энэ дүүжингүүрээр ингэж явж байна. За одоо бидүүд энэ баруун галдаад одоо энэ хадыг харуулж тэр энэ ийм гоё одоо үзэсгэлэнтэй одоо уул хадууд ихээхэн одоо байх юм. За энийг одоо бидүүд үзэж сонирхох дэлхийн одоо ийм гоё сонирхолтой газруудаар ингэж хаялал зохиож байгаа бас таатай байна. Энийг одоо манай монголчууд ихээхэн ирж үзэж сонирхож энэ дээр ая тухтаа сайхан амарч халжаалаа тайлж цэвэр агаар амьсгалж ингээд байхыг одоо биднүүд одоо нэлээд зорж байгаа. Тэгээ энэ аяллыг бол нэлээд олон янзын төрлөөр одоо онгоцоор, галт тэргээр, автобусаар, вагоноор гэх мэтлэнгийн 3-4 төрлийн ийм аяллуудыг бид зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Энэ дэхтэр өөр хүмүүс одоо боломжийн хэмжээгээр энэ лөө аялуулах одоо монголчуудыг энд ирж үзүүлэх Монголын энэтэй төстэй ийм сайхан байгаль нутгийг бас ийм аялал жуулчлалын бүс нутаг болгоод дэлхийн одоо аялал жуулчлалыг дэлхийн аялал жуулчлалыг одоо Монгол руу татахад нэлээд хувь нэмрээ оруулах энэ дээр гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж ирэх талаар нэлээд том төслийг боловсруулж хийх. Ер нь бидүүд 2035 онд дэх Монголын аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг одоо ингээд гаргаж ерөнхийдөө дуусж байгаа. Энэний хугацаанд Монгол руу нэг жилд хэчнээн мянган жуулч хэдэн сая жуулчийг авч явах боломжуудыг хангаж өгөх одоо аялал жуулчлалын компаниуд, аялал жуулчлалын баазууд, бусад одоо газрууд их ая тухтай байдлуудыг мөн үзүр үйлчлэгчдийг нэмэгдүүлж өгөх. Үнэхээр энэ төр одоо цэнгийн гартаа Монгол нутгаараа дэлхийг гайхуулсан ийм сайхан аялал жуулчлалын бүс болгоход одоо энэ дээрээс бас үүдүүд үлгэр дуурайл авч гадна дотны одоо хөрөнгө оруулагчдыг татах их боломжууд байж байгаа харагдаж байна. За энд одоо ирээд Монгол хүмүүс нэг 3-4 өдөр сайхан 5 тухтаа амарч болж игдүүл 7 хоног энэ гадаадын жуулчдын юу багтал энд 7 хоногийн аялал хийдэг юм байна. Манай монголчуудад бас нэг тийм 7 хоногийн гэвэл бас жах хэцүү байж магадгүй. Энд 3-4 өдрийн аялал хийхэд боломжийн ийм сайхан одоо газрууд байх юм аа. Тэгээд энэ одоо байгалийн тогтцууд нь бол одоо их сонирм. Энэ одоо зүгээр ярианаас одоо үзэхэд бол дээр далаа байсан. Далаагаас одоо үлдсэн юу гараад ийм сайхан одоо байгалийн тогтц газрууд бүрэлдэхүүн тогтож байсан нэг одоо харагдаж байна. Тэгээ эндээс бидүүд бас ингээд харж байхад ийм одоо гайхамшигтай газрууд одоо дэлхийн өнцөг булан бүрд маш их одоо сайхан байгаа. Мөн одоо энэ одоо биднүүд хотын дуу чимээ одоо агаарын бохирдол
За тэр бүхнээс одоо холдож энэ сайхан цэвэр агаараар одоо дэлхийн одоо Японоос, Солонгосоос энэ дуу чимээ тавтуудаас энд маш их хүмүүс ирж одоо хятадын одоо энэ ихэнх одоо тосготоос жилд одоо өдөр 50,000 одоо жуулчин ирдэг. Энэ жуулчны одоо жилийн 4 өдөр ирдэг. Гэхдээ өдрүүд нь өөр байдаг. Одоо 10 сар, 1 сар одоо юуд бол одоо аяллаа үн бол 4 дахин өсдөг ийм одоо жишээтэй байх. Ер нь энэ дээр бас шин тутам хөгжиж байгаа учраас маш их одоо жуулчид ирж байгаа. Энэ ирж байгаа жуулчид нь бас үнэхээр энэ амарч чадж байгаа. Энэ гадаадын жуулчдаас бидүүд одоо бас ингээд харьцаж яхад нэлээд их тийм сонирхолтой яриануудыг одоо өгөх байгаа. Бидүүд энэ яриаг оруулахыг одоо бодно. Тэгээ энэ дээр одоо энэ одоо таануудын уулуудыг харж байгаа янз янзын одоо луугийн одоо янз бүрийн одоо амьтдын гайхамшигтай төсвүүдийг харуулсан ийм одоо газар ингээ байж байгаа. Энийг одоо бид бүхэн та бүхэнд харуулж байгаа дараа маш их таатай байна. Та бүхэн суугаа солихгүй энэ бүхнийг цааш нь үргэлжлэн үзхийг хүсье. Ургах бол аанаран шингэх зүгүртэл уртын дууны экшэглэн дор Монгол аялалтай хамт. Монгол аялал. За бид бүхний одоо энэ зогсож байгаа энэ газрыг бол одоо Тэнгэрийн хөвгүүнээ уул гэж нэрлэдэг юм байна. Энэ одоо домог нь болохоор одоо хааныхаа эсрэг одоо бас нэг хэсэг хүмүүс одоо тэмцэлдээд тэгээ одоо энэ дээр нь одоо тэрийг хөвгүүнээ болохоор Тэнгэрийн хөвгүүн гэж одоо ингэж нэрлсэн байх одоо жишээтэй. Тэгээ энэ дотроо болохоор одоо нөгөө цэргүүдээ бүртгэж эндээс цэргүүдийнхаа талаар мэдээлэл хааны талаар мэдээллүүдийг ингэж авч ингэж одоо тэмцэжсэн ийм газар учраас Тэнгэрийн хөвгүүний уул гэж ингэж нэрлсэн ийм сайхан одоо газар байх юм. Одоо энэ газрыг одоо бас ингэ үзээд сонирхоод ингэ явж байхад манай одоо Монголд бас нэлээд тийм стресстэй ажлаас болж одоо бүх юмталтай иймэрхүү хүмүүс их байх байдаг. Энд ирээд энэ ойн дотор энэ сайхан газар зугаалахад бол маш их одоо тийм тайвширлыг бүрэн тайвширлыг авах юм боломжтой байх юм аа. За энэ тайвширлуудыг авах цаашдаа бас сэтгэл санааны маш их гоё тийм тайван байдалд орох маш одоо энэ байгалийн дэлхийн одоо юм үзэсгэлэнтэй юм газруудыг үзснээрээ бас нүдний хараа хүний үзэл бодолд бас нэг өөрчлөлт орж бас бидүүд одоо энэ дэлхий дээр төрж мэндэлсэн тэр ямар нэг үндэстэн ястнаар гол биш ийм байх юм. Эндээс ахуулаад бас бидүүд манай монголчууд Монголын одоо аялал жуулчлалын байгууллагууд одоо бас энэ эх орныхоо үзэсгэлэн байгууллагуудыг одоо яаж одоо аяллаа бүтээгдэхүүн болох талаар бас нэлээд их бодох цаг ирсэн байгаа нь харагдаж байна. Энэ дээр бидүүд одоо төр засгийн зүгээс тэр мөн одоо хувийн хвшлийн зүгээс гэсэн маш сайхан одоо юмнуудыг хийжээ тэрийг аялал жуулчлалын бүс нутаг болгох одоо манай хагийн хар нуур байна. Одоо манай Хөвсгөл аймгийн цэцэрлэг суманд хурцын үзүүр мөн одоо тэр усны сэтгэе хүрхээ гэх мэтлэгийн маш их тийм гой газрууд байдаг. Хөвсгөл далаадаар байж байгаа зөвхөн одоо нуурыг үзэх биш тийм ээ. Тэр одоо далайн хүү, хадан хүү, модон хүү мөн одоо тэр Хөвсгөл далаадаас тойрсон байгалийн одоо ихийг одоо үзэх эренчлэм цагаан үүр сумын тэр гайхамшигтай уул хадаар монголчуудыг ингээд аялуулах юмсан гэсэн бодол бас энэ төрж байна. За энд одоо ингээд байж хад байгаль ямар их гайхамшигтай цогц одоо болж одоо бүрэлдэн тогтсон бэ гэдг нь одоо үнэхээр гайхамшигтай. Энд нэгээд 3 өдөр 4 өдрийн бүхэл бүтэн аяллыг хийх гадаадын одоо аялагчдад бас их явган аялал хийх юм байна. Тэгэхээр бидүүд бол энэ бас өндөр газар учраас бас явган аялал хийхэд бас манайханд бас тохиромжгүй байж магадгүй. Энэ дээр бас одоо хүмүүс одоо даралтай хүмүүс одоо би хаана одоо яадаг хүмүүс бол бас анхааралтай манай одоо хөтөч тайлбарлагчаас сайхан зөвлөгөө авч энэ цааштай аяллыг зохион байгуулах талаар их нарийн одоо зохион байгуулвал энэ их гоё аялал болох юм аа. Ер нь бидүүд энэ одоо дэлхий дээр байгаа юм гайхамшигтай газруудаар ер нь бид
Энэ аль болохоор одоо дуу чимээтэй тийм ээ хот сүрэн тасхнаас одоо өөр газруудаар ийм гоё аяллуудыг хийвэл одоо бас сонирхолтой. Энэ дээрээс бас энэ одоо Тэнгэрийн уул одоо энэ өчигдрийн бидүүдийн үзсэн Тэнгэрийн уулан дээр бол одоо машины уралдаанууд за одоо энэ юун дээр болохтор бол юунд хүрээлэнд бол одоо жилд нэг удаа ороогийн одоо тийм том одоо тоглолтууд дэлхийн ороогийн том тоглолтууд ингээ болдог юм байна. Энэ тоглолтуудыг бас үзэх ийм сонирхолтой байж байгаа. За одоо тэгээд чидвэрсүүд авчих цааваа. Нууц нь үл тайлагдах нутаг орон. Үзэгсэнд байгалийн өвөрмөс тогтцтой цоошин аялал таарахад бэлнэ үү? Хүн төрөлхтний хүчин зүтгэлийн үр шим, байгалийн бүтээлийг багтан бишрэх мөч бидэнд ирээд байна. Хамгийн урт дүүжингүүрээр Тэнгэрийн үйлс дээгүүр хөвөн зугаалж, адал явдалд өндөр хаданд бэглэгдсэн дэлхийн бартаат шилэн зам. Үйлс дунд уулсын оргил гаран барих, үдийн хоол гээд үлгэрийн гих бүхэн ганцхан Тэнгэрийн хаалганы шилдэг аяллаа хөтөлбөрт багтсан байна. Цэвэр тунгалаг уулсаас их аван долгионтох орхинд далан гатлан заваар зугаалж, дэлгүүр хэсэх гээд тансаг бүхэн таныг хүлээж байна. Холливуудын ертөнцөөс л цэнхэр дэлгэцээр харж, сонсож байсан газар оронд та өөрийн биеэр аялах цаг ирээд байна. Аяллаа салбар тэргүүлэгч Монгол аялал компани. Таны зогсож буй газраас нар хүртэл аялуулна. Хөт чин Монгол аялал. Оюутан залуус та бүхний мөнгө онхны баярыг тохиолдуулан нарны орон жуулчны бааз бүх үйлчилгээгээ хямдрууллаа. Цэвэр агаар үзэгсэнт байгаль амт тоол таатай орчин анги хамт олноороо зөвлөх газар Цонжин болдгоос зүүн тийш 1 км-т нарны орон жуулчны бааз. Харилцах утас 88 45 51 91 11 21 53. Нарны орон жуулчны бааз. Өчирхэг хаадын удам хүмүүн төрлөختний үлгий эд Тэнгэрээс заяад Тэнгэр газрыг зөгнөгч монхох Тэнгэрийн дор хорвоо ертөнцийн содон сайхан бүхнийг сонирхон харж баясан цэнгэх үүдэн ертөнцөөр аялан умардаас өрн хүртэл ургах улаанаран шингэх зүг хүртэл уртын дууны эгшэглэн дор Монгол аялал тайхан. Эрт урдын цагт хэмээн үлгэр туйлс эхэлдэг шиг эрт холоос эхлэлтэй агваа түүхт нүүдэлчин монголчуудын анхны төр тулсыг байгуулсан цагаас мөн түнээс ч өмнө ер нь хизээнээс нааш монголчууд бид аялагчд байсан. Одоо ч аялсан хിവэр. Гэхдээ энэ цагийн Монгол түмний аяллаа түүчээ болж аялагчдын очихыг хүссэн сонирхсан газар оронд нь хүрж сэтгэлийн таашаал эдлүүлдэг байгууллага бол Монгол аялал компани. Гадаад дотоод гээд аяллаа чиглэлч олон. Аялал монголчуудын аялал. Хэрвээ Кристофер Колумб Америк ТV-г нээгээгүй бол Джеймс Кук буюу Ахмад Кук Австрал ТV-г нээгээгүй бол гээд аяллаа хүчинд нээсэн ололт амжилт бүхэн хожуу тохиосон бол газар зүүн их нээлтийн тухай түүх ямархан байдлаар бичигдэх байсныг бид таашгүй. Хүн төрлөختний ихийг таньж мэдэх эрмэн хүслийн төлөөр бид одоо ч хөглөгдөн аялсаар явна. Харин одоо үзэгч түмнийхэн амар мэндийг суран Монгол аялал компаниас бэлтгэн хүргэдэг аяллаа дурсамж нэвтрүүлгээ толилуулъя. 408 зохист зорчих аяллаа дундаас хамгийн онцгой тооцогдох аялал нь мөргөлийн аялал байдаг. Мөргөлийн аялал гэхээр үзэгч танд шууд Итгэлт хамбын аялал бууж байгаа нь лавтай. Тэр нь ч зөв. Учир нь энэ удаагийн аяллаа дурсамж нэвтрүүлэгтээ бид
Улаанбаатар, Итгэлт хамб, Улаан үд, Байгаль нуур, Улаанбаатар гэх 4 шөнө 5 өдрийн аяллаа тухай өгүүлнэ. Тэгээд ч Итгэлт хамбын аяллыг Монголд анх Монгол Аял компани эхлүүлж хөгжүүлсэн түүхтэй. Одоо бодох нь Итгэлт хамбыг зорьсон анхны аяллаас хойш хэдийн 9 жил өнгөрчээ. Энэ чинь асар их туршлага, итгэл бас аюулгүй аяллаа баталгаа гэсэн үг. Их дэлхийг танин мэдэх гайхамшигт аялалд тавтай морилно. Аяллаа төлөвлөгөө, унаа, тийз, буудал захиалга гэд олон асуудал. Аяллаа амин сүнс болсон хэрэгцээт мэдээлэл, шаардлагатай захиалгыг бидэнд даатга. Энэ бол Монгол Аял компаниас танд хүргэж байгаа аяллаа хөтөж бүрэн хөтөлбөр юм. Аяллаа мөн чанарыг олон таниулахад нэвтрүүлгийн зорилго уршиж байна. Таны аялалд амжилт хүсье. Монгол Аял компаниас зохион байгуулж буй зөв мөргөл хөтөлбөрийн талаар судалж, Итгэлт хамбад хэрхэн яаж зөв мөргөх талаар тодорхой ойлголтыг авсан аялагчид маань замдаа тогтоож авсан майнан уншин Итгэлт хамбад мөргөн буян заяагаа даатгаж, сэтгэлээ дүүртэл амар амгалан хурааж, итгэлээ бадартал найдвар тэвэрч, буян хөгжөөсөн тухай зүрхний үгээ хэлснийг үзэгчдэнд сонирдуул. Энэ Монгол аяллаар одоо олон жил аялж байна. Монголчууд маань одоо энэ Монгол аяллынхан маань одоо монголчуудад үнэнгээсээ дотн сайхан сэтгэлээр үнэнч одоо шударгаар их сайхан тав тухтай ингэ сайхан үйлчилж байгаа. Тэгээд одоо энэ би бол одоо энэ юунд одоо ах дүүцгээ найз нөхдөдөө ач хувцтайгаа ингээд аялж явна. Сэтгэл их өндөр байна. За би анх удаа энэ аялал жуулчлалд явж байна. Тэгээд айгүй сайхан их гоё юу яадаг юм байна. Үйлчилдэг юм байна. Тэгээд унаа уншин сайхан дулаахан сайхан явж ирлээ. Тэгээд энэ дотор тэр хөтөж хүүхэн бүх юмыг сайхан тайлбарлаж, ярьж хэлж биднэрт ойлгуулж, тэг мөргөл залбиралт үлдэж байгаадаа би маш их баяртай байна. Одоо ингэж энэ хөтчөөр үйлчлүүлээд байх юм бол их л сайхан юм байна гэж бодож байна. Ийхүү бид аяллаа том зорилгоо биелүүлж, аялагчдыгаа Итгэлт хамбтай учруулан золгуулад цааш Улаанууд хотын зүг хөдөлж, хотын төвийн бүсэд байрлах, Арбаадны гуламжны зэрэгэлдээ орших баргуузын зочд буудалд аялагчдаа байрлууллаа. Тус тусын өрөөндөө орж төвхнөн замын тоос шорооноосоо салсан аялагчид өдрийн ундаа зоогдож байгаа нь энэ. Баярлалаа. Баярлалаа. Талта. Баярлалаа. Босконтой тий. Босконтой. Босконоор ингэж. Лаудинес гэд. Харж байна. Манай автос дээр зогсож байна. Автос. За баярлалаа Монгол Аялагчтай гоё өнгөрсөн. Баярлж байна. Хоёр сайхан аялж байна. Баярлалаа. За таяр садлж яах вэ? Баярлалаа. За. Өсгтэн олон та бүхнийг эрүүл мэнд аз жаргалынхаа төлөө Итгэлт хамбын аялалд явахыг урьж байна. Та гэр бүл хамт олноороо аялбал группийн хямдралд хамрагдан 10 хүний 11 дэх нь үнэгүй аялах болно. Мөн та бүхнийг Бээжин, Утай, Ордос гүмбэний сонирхолтой аяллууд хүлээж байна. 18 хүний 19 дэх нь үнэгүй аялах болно. Монгол аялал, монголчуудын аялал. Цонжин болдгоос зүүн тиш 1 км-т байрладаг. Нэг ээлжиндээ 80-аас 120 хүн хүлээн авах хүчин чадалтай. Манай хамт олон гэр бүл, байгууллага, анги хамт олонд ая тухтай тансаг орчноор үйлчлэх болно. Нарны орон жуулчны бааз. За тэгээд сүүлийн жилүүдэд Монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс аялах захиалга өгдөг болсон. Манай салбарууд ч та бүхэнд илүү ойртсон. Тухайлбал улсдаа 2 хоноо зараад олсон мөнгөөрөө Итгэлт хамбатаа очиж мөргөнөө гэж хэлсэн үгээ биелүүлж аялагсад олон болсон. Ер нь иймэрхүү аялал өндөр үнэтэй байгаадаа гэх
буруу ойлголттой явдаг хүмүүс манайх руу нэг залгаад асуухад гэмгүй. Яг одоо аялагчид маань Улаанууд хотын Дөөрийн театрын урт талбайд ирээд гэрэл зураг даруулж оройн сэрүүнд тааваараа алхаж явна. Ийхүү амар тайван гэгч нь унтаж амарсан аялагчид маань Улаанууд хотод дахин нэг шинэ өглөөг өгтөж цааш явсаар байгаль нуурын дэргэд ирсэн юм. Энэ чинь л өнөөх ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн хамгийн гүн цэнгэг ус нуур шүү дээ. Дэлхийн хэмээх цэнхэр гарагийн 70% усаар бүрхэгдсэн ч гэлээ тэр их усны ердөө 2.5% л цэвэр цэнгэг ус байдаг. Харин дэлхийн гадаргын цэнгэг усны 20% нь байгаль нууранд байдаг гэд бодохоор үнэхээр гайхмаар. Хаврын адаг сар учир байгаль нуур бүхэлдээ хайлж дуусаагүй зах хэсгээрээ мөстөө хിവэрэ байгааг та бүхэн харж байна. Байгаль нуурын зөөлөн давлгаан түргэдэн эргэж дагуу их хэмжээний мөс хурсан байх юм. Харин манай аялагчид байгаль нуурын үдсгэлэнд ховс дууланхан алхана. Агаарын цэвэр усны тунгалгийг хилээд чирэггүй байх. Үнэхэрийн төгөлдөр энэ нутаг Монголынх байсан гэж бодохоор халагламаарч юм шиг, хайрламаарч юм шиг. Байгалийн үзэмж цогцолсон энэ газар амарч алжаалаа тайлсан аялагчид маань эргээд хайртай эх орон руугаа угаасан ус унсан газар руугаа явах урт хоолын замдаа гарлаа. Буцах замдаа Алтан плаза түр буудлан эрч хүч энерги нөхөж авахаар өдрийн ундаа ууж байна. Аян замд явхад сайн хоол унд гэдэг хизээч мартаж бас орхигдуулж болохгүй зүйл. Эрч хүчээр дүүрэн байж л бид цааш явна шүү дээ. Өдрийн ундаа яаралгүй тайван ууж дууссан аялагчид Оросын холбооны улсын Бурайд улсыг орхин төрлөх нутаг болох Монголын сайхан орон руугаа гэрлүүгээ явах аян замдаа үргэлжлүүлэн гарлаа. Замд явхад аялагчид маань Монгол аял компанийн хамт олонд баярлаа, талархлаа гэсээр байсан юм. Мөн хөтөчтөө тусгайлан талархаж байгаа хүмүүс ч олон байлаа. Ингэж явсаар бид ээж модны дэргэдэрж аялагчид маань ч ээж модонд өргөл өргөж, мөргөл үлдэн хүслээ шивнэж байна. За Монгол аял компанитай яваад одоо ихтгэл тамбад очиж мөргөөд өр хүүхдтэйгээ ачцээ нартайгаа бүгдээрнтэй хөвшөнтэйгээ ингэж сайхан мөргөөд ирлээ. Байгаль нуураар ороод Улаанууд хотоор орж ингэж аялцгаагаад сайхан яваад одоо ээж модон дээр ирээд биднээс мөргөл үлдээд өр хүүхэд ачцээ нараа даатгаад ингэж явж байна. За ингэж энэ сайхан аялд явуулсан авч явсан Монгол аял компанид их баярлалаа. Энэ завшааныг ашиглаад одоо өр хүүхдүүд ах トゥ нар эгч дүү нартаа хамаатан саданда бүгдэнд нь одоо мэд хүргэж байна. Нэвтрүүлгээрээ дамжуулан хэлсэн бидний үг хүрсэн болоод ч тэрүү эсвэл Монгол аял компанийн зөв мөргөл хөтөлбөрийн ач тусаарч тэрүү сүүлийн үед ээж модны орчин тойрон тун цэвэрхэн болж эргэл мөргөл хийж байгаа хүмүүс ч элдв бусын зүйл овоолж модонд хадаг ороохоо болсон байна үлээ. Зөв мөргөж байж л бид хүслээ биелүүлж буян хураан шүү дээ.